Hi guys. Шинэ бичлэгтэй тавтай морил яг энэ бичлэгийн өмнө хийсэн оройн ярс ажиллагааны бичлэгэн дээр би эхлээд эдитээ хийчээд дараа нь дуу оруулсан чинь ер нь жоохон юм сонирм билээ заяа. Яасан бэ гэхээр би өөрөө ингээ эдитээ хийчихэнгүүт чинь тэр чинь ингээ нэг юм тодорхой нэг юм хугацаатай болчихж байгаа юм чинь. Тэнгүүд яг тэр хугацаанд тааруулаад бүх юм ингээ яриг гэхээр багтахгүй. За тэгээд эхний өдрөө одоо жишээ нь яг хэрэгжилж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийн тухай өөрийнхөө ингээ хэлмээр байгаа бүх юмаа хэлчихэнгүүт дараагийн өдөрт нь ингээ хэлэх юм болтохгүй. Тэгээ ер нь ингээ жоохон тийм сони юм билээ. Тэгээ би тэргээ дараа эдит хийгээд одоо нөгөө дуу оруулмарлага хийчээ тавьчаад угаасаа би нэг л дутуу гэдгээ би өөрөө идрээд байгаа байхгүй. Тэгэхээр за би зөвөр нэмсэн дараа нэг тусдаа бичлэгээр гоё тайлбарлачээ да гэж бодоод би өнөөдөр энэ бичлэгээ хийж байна. Би та нартаас яг ингээ дуусгасан бүтээгдэхүүнүүдийнхаа ревюг хэлгээд би үнэхээр яг одоо сая он гарснаас хойш дуусгасан бүтээгдэхүүнийхаа савыг нь хаяхгүй хадгалаад байгаа. Тэгж байгаа хэдүүлээ улирал тутамдаа юм уу? Эсвэл бүр яг жилийн эцсээр бүр яг энэ жил яг ямар бүтээгдэхүүн хэрэглээд би тэр бүтээгдэхүүнээ цаашаад ингээ хэрэглэмээр санагдсан уу? Эсвэл ингээд онцгой таалагдаагүй бол юу нь таалагдаагүй те би тэр болгоныгоо бүр яг гоё юм empties review хийдэм билүү гэж бодож байгаа. Би уг нь ингээд юмыг амар юм хаях дуртай юм баггүй юу? Ингээд илүү дуртай юм ингээд цоглуулах ерөөсөө дургу заяа. Гэр орондоо ч гэсэн жоохон нэг тухгүй стресстэй санагдангуутай гэр орныхаа хамаг гэдэг тэр одоо шургуулгатай юмнуудыг нухаж байгаа л бүх юмнуудаа гаргаж байгаа л бүгдээ сайхан зэгцлээс та хаяхан байвал та хайр нэргөө хайж агаад би нэг удаа нөхрийнхөө гадаад пассвортыг айцсан шүү. Тухайд ингээ хайсны дараа бүр байга ярьдаг байсан. Тэгэл тэрнээс хойш ингээл манай намаа ингээ юм хайт. За яг ингээл нэг өдөр ингээ гэрээ цэвэрлсэн ингээд ваа хоол ингээ тортой юмнуудыг хайцсан байх юм бол заавал тэрийг доторхыг ингээ үздэг заяа. Яагаад яг гадаад пассвортыг нь хайсан тийм тохиолдол гарсан бэ гэхээр уг нь ингээ гадаад пассворт чинь ер нь ингээ тийм гэр мэр хийхээр хинэ шалгаар ингээ оронгууд гаднах гэрийг аав заавалчгүй тэр пассвортынх нь өөрийнх нь одоо юуг нь хармаар байна өнгийг хармаар байна гэж улсынх нь зарим улсууд тэгж амар жоохон маягтай байдаг шүү дээ. Та нар юу нэгжсэн гадаад пассвортны гадуур нэгэл хүн болох ингээл янз бүрийн гой юм нэг хавтас хийцэн. Тэнгүүд би болохоор байнгын өнгөгүй тийм хавтасанд л хийдэг. Бусад өөр тийм ингээл янз бүрийн гой мой тийм хавцанд ерөөсөө хийдэг байхгүй. Яг бол би яг өмнө нэг удаа яг тэгжсэн над гаднахыгаа аав хавцын заавалчгүй авж иж яг бүтэн ингээд пассвортыг нь өнгийг нь тэр одоо улсынх нь тэр нүүрийг нь хармаар байна гэд. Тэгээ би ингээл нөгөөтэй чи ингээл ухантаал нөгөө баах бол ингээл юм уу ингээл тавихыг хаажгаар тэгэл хүмүүс чи ингээл хойно хүлээж байгаа тэгвэл тэр хүмүүс ч гэсэн амар төвхтэй байгаа шүү дээ. Тэгж бодоод би өөр нь ингээ ерөөсөө гадаад пассвортныхаа гадуур нь тийм гэр хийдэггүй гэрийг ч бас нэг тийм хүлэн зөвшөөрдөг юм шихгүй юу гэсэн чи манай гэрт ингээд нэм гадаад пассвортны юм гэр ингээ яваа л байсан заяа. Тэр бүр хэдэн жил явж исэн байхгүй юу? Тэгээ би нэг өдөр яхав тэ тэр гэрийг за энэ гэрээр яхав тэгээ хайцсан чинь манай хүн тэрэн дотор нь өөрийнхөө гадаад пассвортаа хийцэн. Тэгээ би тэрийг мэдээгүй зүгээр л ингээд би бүр ингээ шууд аваад ингээ хаяадсан тэр чинь амар бол ингээ бичиг цааснууд ингээ хэрэггүй юм зөндөө юм чи тэгвэл тэгэл энийг чирэггүй ингээ авчихсан чи гадаад пассвортыг хайцсан. Манай уу яг нөгөө ажиллаар томилтоор явах гээд гадаад пассворт нь хэрэгтэй болоод тэгээ нүүдчихсэн гадаад пассвортаа ингээл авах гал гэсэн чи байхгүй. Тэгээ надаас асуугаад би тэгсэн чинь мэдхгүй. Тэгээ надад нөгөө хавцсан хийсэн байсан хэлээ тэгээ би хавцтай нь хайцаа айлгүй шээ нөгөө бүр ингээ гадаа гаргаа хайцсан. Тэгж нэг пагталсан. Тэгээ би ер нь ингээд юм бүр хаях үнэхээр дуртай хүн хэрэглэн дууссан юмныхаа ингээд энэ савнуудыг ингээ хадгалж байгаа нь би миний үнэхээр энэ чинь бүр хичээлцдэггүй шүү. Тэгээд бичлэгнийхээ гол ярианд орохоос өмнө та хэд маань миний хэрэглэдэг Nutri-Day брендийг санаж гин үү? Nutri-Day-с маань та хэд маань хүссэн витамина 15% хөнгөлөлтөд авах эрх чинь 3 сарыг дуустал шүү. Тэгэхээр одоо 3 сар дуусгаад нэг 7 хоног дутуу байна. Тэгэхээр та хэд маань хэрвээ витамин авах ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарах юм бол энэ хөнгөлөлтийг ашиглаарай. Энэ хөнгөлөлтийг ашиглахын тулд та зөвхөн намайг subscribe хийснээ харуулхад л болно. Би өөрийнхөө яг арсныхаа төрлөө арсныхаа байдлыг та нарт хэлэх юм бол би бол маш хуран арстай, хамгаалтын бүрхүүл маань гэмтчихсэн, сэвх нүсүү тол бол бүр үнэхээр нүрээр бүтэн тархсан жижиг сэвхтэй, дээрээс нь батганы сойроо нүсүү тол бүр маш их, нөхцөлттэй, өвчлөөтэй, одоо нөгөө 30 гарсан юм чинь дээрээс нь би 2 ойрхон төрөгтэй би та нарт өмнө хэлжсэн. Би 2 ойрхон төрөгтэй хоёулын дээр нь 20 кг нэмж төрчөөд би тэр 20 кг-ыг яг сарын дотор алга болгодог. Тэнгүү сарын дотор алга болгонгууд нүүрэнд шууд ер нь унжаалт үүсээд эхэлдэг. Тэнгүүд одоо надад нөгөө хялгасан хүчлээнүүд огцом гарч ирж байсан. Гэтэ одоо
арьс сайжирч болдгийм байна. Хэдий ингээл жил ирэх тусам нас нэмээд хоног өнгөрөх болгонд ч л ер нь арьсны чанарын байдлыг алдаал гундуу болоод муудаж байгаа штеп. Гэхдээ сайжирч болдгийм байна гэдгийг би өөрөө мэдэрч байгаа. Би өөрөө ингээ хүнд буддаг учраас миний зохины доотлын үрчлээ эсвэл одоо тэр нөө смайлийн үрчлээ энэ төр нэг юм буцсны дараа 4-5 цагийн дараа одоо нөө хагаралт үсээд эхэлдэг байсан чинь тэр маань барцсангүй амин гоё болсон. Би хэрвээ ингээд ямар ч өөсөйгүй арьстайсан бол би зүгээр л амар гоё глоуи бодолт хийж байгаа. Би үнэхээр бүр маш өөсөвхтэй учраас би бүр ямар ч өөсөвгүй жигд харагдуулсан тийм бодолтыг хийх дуртай мөхгүй. Тэнгүүд мэдээж бодлын суурь маань би бол бусад хүмүүсийнхээ бодох юм бол би бол зузаан гэж боддог. Тэгэхээр тэр зузаан бодолтыг хүлээж авах арьс маань үнэхээр сайн чанартай арьс байж тэр бодолтыг хүлээж авна. Тэнгүүд би бол өөрийнхөө арьсыг хэдий маш их нөсөө толбихтэй, тодорхой хэмжээний нөхцөлттэй, тодорхой хэмжээний үрчлээтэй тийм ч гэсэн яг тэр арьсныхаа чанарынхаа хувьд маш чанартай арьс. Би тэр чанарыг бас өөрөө арьс ажиллагаагаараа бий болгож чаддаг болж байгаа. За тэгээ бичлэгнийхаа гол ярианд орцгоё. Өнөөдрийн гол дүр болохоор энэ Riedel shot байгаа. За Riedel shot маань өөрөө яг ямар учиртай бүтээгдэхүүн бэ гэхээр микро бичил зүүнүүд гэсэн үг. Энэ шингэн дотор битүү жижиг одоо зүүнүүд байгаа гэсэн үг. Энэ бичил зүү арьсан дээр бүр нэвчиж орсноороо арьсны нүксвийг онгойлгож ийн гэсэн үг. Тэгэхээр тэр онгорхой байгаа бүр ингээ гүн рүү миний хэрэглээд байгаа тэр одоо бүтээгдэхүүнүүд бүр гүн рүүгээ шингэнэ гэсэн үг. Одоо заримдаа ингээ хэдий сайн бүтээгдэхүүнүүд хэрэглээд байгаа ч гэсэн яг ингээ тийм арьсан дээр наад нь ингээ давхраг үүсгээд нэг тийм шингэхгүй байгаад идэв шүү дээ. Ууган тэр бүтээгдэхүүн аюу сайн бүтээгдэхүүн чанартай үнэтэй тийм бүтээгдэхүүн байхад ямар ч үр дүнг гарч ирэхгүй. Тэгэнгүүт энэ бүтээгдэхүүн маань болохоор одоо тэр үр дүнг нь бүр сайн хэд дахин нугалж одоо гаргаж ирүүлнэ л гэсэн. Тэгэнгүүт энэ ингээд 50-тай, 100-тай, 300-тай, 700-тай, 1000-тай гэсэн өөр байдаг. За хамгийн эхлээд хэрвээ та анх удаага хэрэглэж байгаа бол 50, 100-аас эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр 100-г та өдөр болгон хэрэглэх боломжтой тийм зөөлөн Riedel shot гэсэн үг. 300-тай нь болохоор 3 өдөр тутмын нэг өдөрт нь хэрэглэн гэсэн үг. За дараа нь 700-тай нь болохоор 7 хоногт нэг удаа, 1000-тай нь болохоор 10 хоногт нэг удаа гэсэн үг. За хамгийн эхлээд мэдээж эхлэж байгаа бол зөөлнөөс нь эхэлнэ. За тэнгууд би шууд 300-таагаас нь эхэлчихсэн. За яагаад вэ гэхээр нэг бүтээгдэхүүн авсан чинь тэр бүтээгдэхүүний бэлгэн гээд Riedel shot-ны 300-тай sample бэлгэнд ирээд тэнгууд би шууд энэ Riedel shot-ны 300-тайг нь хэрэглээд үзсэн гэсэн үг. Энийг би яг ингээ 3 хоногт нэг удаа хэрэглээд үзсэн чинь миний арьсанд бол бүр тийм эмзэгшүүлээд одоо байгаа байдлын маань улам дордуулах ч юм уу тийм үйлчилгээ хариу үйлдэл үзүүлээгүй. Тэнгүүд эсэргээрээ бүр улам гоё болоодсан. Тэгэхээр би 300-таагаас эхэлсэн ч гэсэн надад бол тохирсон. Гэхдээ та болгоомжтойгаараа одоо болгоомж өөр нь хинт жилүүдгүй шүү дээ. Тэгэхээр 100-таагаас нь эхлээд яг ингээ өдөр болгон хэрэглээд үзээрэй. Яг энэ 300-тай Riedel shot-ыг түрхэхэд бол нэг тийм баг зэргийн ингээ тийм час гин. Тэгтээ мэдгүй уусаа гоо сайханд гоё яхад золиос хэрэгтэй. Надад тэр час гэдэг нь бол нэг бодлын ингээ нэг тийм кайфтай байгаа. Бичил зүүн миний арьсны гүн рүү ороод арьсын маань гоё нөхсөв маань онгойлгож өгөөд за дараагийн төрсэн бүтээгдэхүүний тэр үйлчлэгийг нь улам илүү болгоно гэж бодохоор надад тэр час хийж байгаа тэр өвдөлт бол юу ч биш. Бүр юу ч биш. Тэр байтугай одоо тэр гоё газруудад яг тэр үнэтэй гоё тарилгууд нь штэ. Тэр гоё үнэтэй тарилгууд чинь энэ байтугай өвдөн. Энд чинь ингээд ядчил тэрнээс бага өвдөлт байгаа хгүй. Бага өвдөлтөөр тэрний дайтай гоё болгож ивэл надад үнэхээр хамаагүй. Тийм болохоор би ингээд төрхөх болгондоо ер нь л гоё туртаа байгаа. За тэнгууд энийг юутай хамт хэрэглэх юм бол илүү үр дүнтэй гэсэн бас тийм типүүд байд юм бэлээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг 4 төрлийн бүтээгдэхүүнтэй хамт бити хэрэглээрэй гэж бол би тийм тип харсан. За тэр нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгürt AHA, BHA-тэй гуйжуулалттай хамт хэрэглэж болохгүй. Хоёрдугаарт ретинолтай хамт хэрэглэж болохгүй. Гуравдугаарт витамин С-ний өндөр найрлагатай серум ампултай хамт хэрэглэж болохгүй. За дөрөвдүгээрт ямар нэгэн тосон бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Бүр ингээ ойл. Ойлыг тайлбарлахтаа болохоор арьсан дээр ойл байхаар
Энэ бүтээгдэхүүн маань өөрөө дотгошоо ингээд орч чадахгүй наанаа зүгээр ингээд бүнжигнөөд бүр ингээд байгаад байна гэсэн нэг тийм утгатай юм ярьж илээ. За бусад тэр AHA, BHA, витамин C, ретинолтой яагаад хэрэглэж болохгүй вэ гэхээр энэ өөрөө бичил зүй учраас ямар нэгэн байдлаар арьсыг тухайн үед цочроож байгаа. Ингээд цочроогоод эмзэгшүүлж байгаа. За тэр эмзэгшсэн үед улам идэвхтэй орц найрлагатай бүтээгдэхүүнийг та хамтд нь хэрэглэх юм бол таны арьс бүр гинт цочроод бүтээгдэхүүнийг баг хэрэглэснээсээ ийсэн болно. Бүр арьс чинь маш амар болно гэсэн. Мэдрэг чанар нэгсээд арьсны хамгаалтын бүрхүүл чинь алдагдаад зарим тохиолдолд бүр ингэ түлэгддэг гэсэн. Тэр идэвхтэй орц найрлагаас бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх юм бол за бүр үнэхээр гайхалтай үр дүн үзүүлнэ гэсэн. За тэгэнгүүт одоо ретинолтой хамт хэрэглэж болохгүй юм чинь мэдээж хөгшрөлтийн эсрэг гоё серум хэрэглээд тэр серумныхаа одоо хүчийг нь бүр илүү үр дүнтэй болгохын тулд мэдээж редл шотаас хэрэглэмээр байна штэ. А тийм тохиолдолд та ретинол хэрэглэж болохгүй ч гэсэн юу хэрэглэж болох вэ гэхлээр одоо надад яг жишээ болох нэг юм хоёр бүтээгдэхүүн байна. Бакучал болон пептидтэй хамт энэ редл шотыг хэрэглэх юм бол хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчлэг үзүүлнэ гэсэн. Тэгээ надад ч гэсэн юу нэг санагдаж байгаа. Коллаген ч гэсэн хамт хэрэглэж болно гэсэн үг. За тэнгүүт витамин C хэрэглэж болохгүй ч гэсэн та бас үнэхээр гоё ингээд цайрмаар нь штэ. Эсвэл тэр гоё нөсөө толбоо сайхан гоё жигдэлмээр энэ арьсны өнгөө гоё жигд болгомоор байх юм бол юутай хамт энийг хэрэглэж болох вэ гэхээр энэ редл шотыг niacinamide-тай хамт хэрэглэж болно. Энэ хоёр болохоор нөхцөлтийн эсрэг хоёулаа амплахгүй. Тэгэхээр хэрвээ та нөхцөлттэй бол яг энэ нөхцөлтийн эсрэг серум амплыг энэ редл шоттой хамт хэрэглэснээр энэ серум одоо амплны үйлчилгээг нь бүр хэд дахин нэмэгдүүлж өгнө гэсэн үг. За тэгээ мэдээж хамгаалтын бүрхүүл сайжруулдаг одоо серум амплтай хамт энэ редл шотыг хэрэглэх юм бол таны хүсэж байгаа одоо тэр хамгаалтын бүрхүүл чинь улам илүү бат бох болоод бас сайжирна гэсэн үг. Гэхдээ яг аль хэсэгт нь аль шатанд нь хэрэглэх вэ гэхээр яг энд зарж исэн газраас нь би асуухад би 2 удаа очиж асуухад хоёулын дээр надад худалдааны зөвлөх нь хоёр өөр юм ярьсан. За нэг худалдааны зөвлөх нь болохоор та яг нүрээ угаачаад нүрээ угаасны дараа шууд энийг эхлээд хэрэглээрэй гэсэн. За өөр нэг худалдааны зөвлөх нь болохоор тонерөө хэрэглэжээ тонерийнхаа араас редл шотоо хэрэглээд тэгээд араас нь одоо серум ампл тос гэд яваарэ гэсэн. Тэр одоо тонер хэрэглээд дараа нь араас нь редл шотоо хэрэглээрэй гэсэн маань болохоор ер нь арьс чинь эмзэгшгүй гэдэг талаас нь бол ер нь хэлсэн байлээ. Хамгийн ихнийх нь одоо зөвхөн ингээд угаачаад шууд редл шотоо хэрэглэжээд тэрний дараа тонер, серум, ампл одоо тосмос гэд яваарэ гэж хэлсэн маань болохоор ууг нь энэ бүтээгдэхүүн хуурай арьсан дээрээ шууд хэрэглэх хэрэгтэй юм байна л та. Тэгээд араас нь хэрэглэж байгаа тэр тонер, хэрэглэж байгаа тэр серум, ампл, тосны чинь тэр үйлчилгээнүүдийг хэд дахин нэмэгдүүлээд арьсны гүн рүү нэвчиж оруулах боломжтой болгож өгч нээж өгд юм байна. Тэгээ би эхлээд болохоор би танарт харуулахдаа би дандаа тонерийнхаа араас хэрэглээдсэн. Одоо би болохоор яг хуурай арьсан дээрээ хэрэглэж бас үзнэ. За тэгээд би энэ редл шотыг бүр ингээ хэрэглэж дуусгаад бас надад ямар санагдаж байна би тэр сэтгэлдээ хэлээж бодож байгаа. Би энэ редл шотыг яг одоогоор хэрэглээд би ер нь бол бараг 20 хоног байна. Тийм. Би ер нь бол бараг 20 онцсон байна. За тэгээ энэ 20 хоногийн хугацаанд надад ямар санагдаж байгаа вэ гэхээр үнэхээр гайхалтай. Дээрээс нь би та нарт нэг юмыг бүр үнэхээр хатуу хэлье. Арьс арчилгаа гэдэг бол үнэхээр сахилга бат байдаг шүү. Одоо жишээ нь энэ редл шотыг би хэрэглэхдээ би өөрийнхөө утасныхаа календар дээр редл шот хэрэглэж байгаа өдрүүдэд тэмдэглэдэг гэсэн. Дараа нь би би хизээ хэрэглэжлээ. Би чинь 4 өдөр хэрэглэжлээ, 3 өдөр хэрэглэжлээ. Өнөөдөр чинь бүтэнсээ өдөртөө би ч хэдэн өдрийн өмнө хэрэглэжлээ гэл. Магадгүй би 2 хоногийн өмнө хэрэглэсэн бахаа гингүүтээ хэрэглэж мэргэлсэн чинь би мартаад урчиг дээр хэрэглэснээ би мартцсан. Одоо дунд нь нэг л өдөр үлдээнгүүтээ би хэрэглэжлээ гэсэн үг байхгүй юу? Одоо тийм хариуцлагагүй байж өрөөсө болохгүй арьс арчилгаа гэдэг бол үнэхээр сахилга бат. Бүр ажил төлөвлөж байгаа юм шиг та бүр төлөвлөгөө гаргадаг. Би одоо ингээд редл шотыг 3 хоног тутамд нэг удаа хэрэглэнэ. Та нар одоо ингээд бодоод үзээрэй заяа. AHA, BHA болохоор би яг тухайн арьсаа бас ингээд харж байгаа 7 хоногт нэгээс 2 удаа хэрэглэдэг. Пептидийг болохоор би 7 хоногт 2-оос 3 удаа хэрэглэдэг. Тэгвэл ингээд одоо би оройн арьс арчилгаа ярьж байгаа шүү за. За тэнгуут нөхцөлтийн эсрэг ямар нэгэн серум амплыг би 7 хоногт нэг удаа хэрэглэдэг. За тэгээд бусад тохиолдолд би бол мэдээж дандаа арьсны хамгаалтын бүрхүүлээ сайжруулдаг энэ серум амплнаа хэрэглэдэг.
За ингээд бодонгууд ямар ч ингээд ийм нэг өөрийнх нь толгоондоо найдаад серум ампла хэрэглэхээр би чаддаггүй. Би яад бол мартцсан байдаг. За осолдохгүй яг өмнөх орой хэрэглэсэн серума санаад байгаа заяа. За тэгмүүд би тэрний өмнөх орой хэрэглэсэн серум санахгүй байна. Яг үнийг хэлэхэд. Тэгэхээр үнэхээр сахилах бат байдаг. Ингээд AJBH гуйжуулалт болон энэ Riddle shot-ыг яг үнэхээр календар дээрээ тэмдэглэдэг. За тэгээ би AJBH-ийн гуйжуулалтаа хийчихэд дараагийн гуйжуулалтаа хийх үедээ би шууд календар хараад би тэдэн өдөр юм хийсэн байна. Тэгэхээр одоо юу хийхэд гэмгүн байна. Яг тэгвэл би нэг юм хиймэр санагдаад арьс марьс сүрдийх ч юм уу те. Жоо юм холцроодох ч юм уу тийм тохиолдол гараад ирэх юм бол би AJBH гуйжуулалт хийх хэрэгтэй үе гэсэн үг. Тэглээгээд би өмнө нь хэдэн өдрийн өмнө хийснээ одоо харж чеклдэг гэсэн үг. За тэгмүүд би харлаа нэг дундаа нэг 5 өдөр те 4 өдөр ч юм уу байх юм бол би окей зүгээр би хэрэглэж болох юм байна гингүүтээ би хэрэглэждэг гэсэн үг. За тэгээд би тонерийнхаа хувьд болохоор би энэ хоёр тонерийг хэрэглэжсэн шүү дээ. Шинээр Nambuzen-ийн бас л PDRN-тэй тонер авсан. За одоо угаасаа PDRN-тэй найрлага үнэхээр viral од болж байгаа. Тэнгүүд би бүтээгдэхүүн болгоны л бараг би PDRN-ыг тушиж үсхийг үнэхээр хүсэж байгаа. За тийм ч учраас би яг энэ Nambuzen-ийн PDRN-тэй энэ тонерыг авсан. За энэ тонерийн хувьд надад PDRN-тэй тонер дотроосоо одоо саяны дээр Heavy Blue-гээс илүү надад энэ таалагдчихж байгаа. Энэ тэгээ дээрэс нь үнэхээр fancy харалтаа. Би нэг төрхөг болгондоо нэг тийм би ямар гоё өөрийгөө одоо хайрлаж чадчихна гэдэг би тэр мэдрэмжийг авдаг. Бүтээгдэхүүнийг би бас юм нэг пакэж, байгаа байдал, өнгө би тийм юмд бас юм анхаарлаа хандуулт юм билээ. Яг ингээд түрхэж үзээд үнэхээр одоо үйлчлэгээ сайтай байхаас гадна надад тэгэхээр ингээд ийм гоо зүйн сэтгэл ханамжийг өгж байгаа нь надад бас чухал юм билээ. За тэгээ энэний хувьд бол надад үнэхээр гоо зүйн талаасаа дээрэс нь бүтээгдэхүүнийхээ одоо тэр өгж байгаа үр дүн үйлчлэгээнийхэн талаасаа ч гэсэн надад таалагдж байгаа. За үнэхээр ганц юм нь надад жоохон таалагдахгүй байгаа. За тэр нь юу вэ гэхээр энэ одоо яг ингээд түрхснээ дараа за үнэхээр гой глови болж ийн заяа. Үнэхээр ингээд харахад үнэхээр гой глови болоод дээрэс нь шууд ингээд ууж авахгүй. Дараагийн бүтээгдэхүүнээ түрхэх хүртэл арьсыг чинь чигээр нь хангалттай хангаал байж гин. Гэхдээ жоохон юм нэг наал тамхай санагдана. Тэр нь жаахан таалагдахгүй. Энэ болохоор ануагийн болохоор ерөөсөө тэр наал тамхай мэдрэмж байхгүй. Бүр одоо яг энэний өгж байгаа тэр бүх үйлчилгээг энэ өгж байгаа энэ нэг илүү юм нь наал тамхай биш. Гэхдээ надад хоёлаа таалагдчихж байгаа. Энэ үнэхээр таалагдчихж байгаа. Гоё яга би авсандаа ерөөс харамсаагүй. Би дахиж худалдаж авах үйл авнаа. Би танд хэлсэн шүү. За өөр яг шинээр авсан бүтээгдэхүүн өмнөх бичлэгээр харуулсан тэр юмнууд гэх юм бол би энэ гурыг бол бас дахиад шинээр авсан байгаа. За тэгээ хамгийн эхлээд энэ niacinamide-ийг хэлчихье. Энэ niacinamide-ийг би 20% авсан. Гэхдээ би нэг юм бичлэг үзэхгүй юу? Niacinamide-ийн хувь нь ихсэх тусам туслаг арьсан зориулдаг гэсэн. Хэрвээ та хуурай арьстай байх юм бол niacinamide-ийг дандаа бага хувиас нэхлээрэ гэдэг бас тэрийг зөвлөлт юм билээ. Гэхдээ би угаасаа niacinamide-ыг хэрэглээд миний арьс бол тасчихсан. Би миний өмнөх niacinamide чинь та нар хэрвээ санаж ивэл би энэ Lovum гэд брендийн энэ niacinamide нь 16%-тай, Texane 2%-тай би энийг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ чи одоо ингээд 16%-тай би энэ ихвчлэн дандаа 16%-тай niacinamide хэрэглэж байсан юм лээ. Тэгээ би энэ удаа жоохон ихсгээд үзээгээд би 20%-тай авсан байгаа. За тэгээд энэ 20%-тайг бол надад таалагдчихж байгаа. Niacinamide чи өөрөө тэгтээ үнэхээр амар гайхалтай найрлага. Миний сонссноор niacinamide нүхжилтийг ч гэсэн агшаахад бас ингэ тусалдаг. Дээрэс нь сэвх нөсөө тоолоо бодоо тэр батганы сойров чийшил өгдөг нүхжилтийг ингээд агшаах үйлчлэгээ үзүүлдэг учраас тэр чинь бас туслахыг баг зэргийн хянахад бас тусалж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр мейкапынхаа өмнө бас юм niacinamide хэрэглүүл гой тохиромжтой гэж бол зөвлөд юм билээ. За тэгээд дараагийн авсан шинэ бүтээгдэхүүн болохоор peptide serum байгаа. За энэ peptide serum-ыг яагаад авсан бэ гэхээр би танарт хэлсэн би ретинол хэрэглэхээр эмзэгшгээд байдаг. Тийм болохоор жоохон ер нь л айдаг. Юун дээр бас анзаарсан бэ гэхээр би ретинолтой серум ампул би бол ингээд яг хэрэгжилсэн. Тэнгүүт юм час гээл нэг юм хорсоод ч юм уу тэгж тийм мэдрэмж бол авч ирсэн. Дээрэс нь цохны тосон дээр ч гэсэн сүүл рүүгээ би ретинолтой цохны тос хэрэглээд байсан чинь бас л ингээд юм улайгаад бүр ингээд чимчгнээд
нэг удаа бүр ингээд нүд маань ингээд тойроод бүр ингээд уу улаан болоод ингээд халуун шатаад байсан. Тэр нь бол жоохон айдаг болсон. Тэнгүүт би хөгшөлтийн эсрэг яг ямар үйлчлэгээ илүү хэрэгэлдэг вэ гэхээр пептид, коллаген, бакучал. За тэгээ би одоо нэг өмнө нь энэ бакучалыг аваад хэрэглээ дууссан. Одоо болохоор би пептид тэгээд одоо нэрэн бас нэг найрлага амар вайрал болоод байгаа шүү дээ тий. Энэ NAD гэдэг энэ намбусын дээр бас энэ NAD дээрээс нь пептидтэй гэж байгаа. Дээрээс нь PDR-тэй. Бүр гайхалтай байгаа зү. За яг энэ NAD бас амар вайрал болоод байгаа. Тэгээ би энэ нэг үнэхээр туршиж үзмээр байсан. Тэгээ би энэ нэг авсан байгаа. Энээс надад таалагдж байгаа. За дараагийнх нь болохоор энэ цохины тос микс сүүн гэж унших та. Микс сүүний энэ цохины тос байгаа. За энэ цохины тос маань болохоор бас миний амар дурлаад байгаа найрлагууд бүгдээрээ нэг дор заяа. Юу байна вэ гэхээр PDRN, коллаген, пептид. Бүр үнэхээр миний хүсэж байгаа найрлагууд байгаа зү. За тэгээ энэ бол надад таалагдж байгаа. Би цохины тосыг яаж надад ингээд таалагдахгүй хэлж чадаад байна вэ гэхээр тэр бас гэхдээ миний чийгшүүлдэг тостой жас хамаатай л да. Зарим тохиолдолд заяа би одоо ингээд тэр цохины тосыг төрхөнгүүт өглөө босоод ирэнгүүт миний яг ингээд нүд орчмоор ингээд зүгээр ингээд хуурай байдаг. За энэг хэрэглээд араас нь би мэдээж нөгөө бүр бүх юмны аврал бүр үнэхээр бүх юмны аврал энэ хайртай тосоо төрхөнгүүт би өглөөс ирэхэд миний ингээд хөөх ингээд нүдний ингээд цохны орчим ийм нэг гоё юм чигшэлтэй тослог байдаг. Гоё юм чихтэй байдаг. Та нар одоо яг ингээд гадаадын скин кэр бичлэг хийдэг тэр одоо ютуберуудыг хараад үзээрэй. Энэ тосыг бол бүр бүх ютуберууд үнэхээр гайхалтай тос гэж хэлдэг. Бүр үнэхээр бүр honest review хийдэг. Тэгээ бүр ямар ч мөнгө авахгүй бичлэг хийдэг гэсэн хүн хүртэл энийг муулахгүй. Бүр тийм тосохгүй юу. Хамгийн сүүлд тос төгждөг энэ тосыгоо би цайруулдаг найрлагатай тос ч юм уу те эсвэл нөхцөлтийн эсрэг тос ч юм уу те би тийм юм ерөөсө хэрэглэхгүй. Одоо үнэхээр би хурь арьстай эмзэг хамгаалтын бүрхүүл маань гэмцэн дээрэс нь угаасаа нас яваад ингээд жил ирэх тусам хүний бүхэл биеийн коллаген нийлүүлэлт багасдаг. Тэгэхээр бүх биеийн коллаген гэсэн. Одоо энэ бидний энэ бүх арьстай хэсгүүд чинь бүгдээрээ коллагентай гэсэн. Зөвхөн хүний нүүрний арьс коллагентай биш шүү дээ, тий? Одоо бидний хөлийн арьс хүртэл коллагентай. Тэгэхээр коллагены нийлүүлэлт жил ирэх тусам, өдөр ирэх тусам маргааш өнөөдрөөсөө илүү ингээд багасаал байх энэ үед угаасаа арьс хуурай шат идэм билээ. Та нар ингээд бие чинь арьс хүртэл ингээд хуурай болж байгаа юм шиг тийг санагдахгүй юу? Энэ тос бол бүр үнэхээр бүх юмны аврал. Би энэний өмнө нь яаж ч одоо ингээд хуурайшуулдаг бүтээгдэхүүн хэрэглэсэн ч бай. Араас нь энэ тосоо бүр ингээд хангалттай түрхэхэд үнэхээр гайхалтай. Бүр түрхээл шууд ингээд арьс ингээд энэ тайвширж байгаа мэдрэмж авдаг. Нэрнгэсээ. Тэг ингээд одоо бүр хитрхийх ингээд бас магтаад байж болохгүй. Энэс илүү гоё бүтээгдэхүүн, энтэй дүүцгөөц ч гоё бүтээгдэхүүн цааш гэсэн ирээдүйд гой шин бүтээгдэхүүнүүд угаасаа гарсаар л ах болно. Тэр хэдүүлэж гисэн гоё юмнуудаас гоё туршлагаараа туршаал явцгаая. Яг ингээд хялгасан хүчлээнүүд үүсээд эхлэнгүүт та бүр үнэхээр мэдэрнэ анзаарж байгаа. Яг л бүр тэр нөгөө маш сайн чигшүүлдэг, бүр чигшлийг яг ингээд тултал өгдөг. Маргааш өглөө нь босоод ирэхэд арьс чинь бүр үнэхээр гоё юм булбраа зөөлхөн. Одоо хэдий ингээд өглөөс ирэхэд мэдээж нөгөө Т зоонороо тослогдно. Гэтэ тэр бүр үнэхээр амар гоё тос харагддаг. Ямар ч тийм нэг муухай тослогжилтын тослог биш байдаг. Зүгээр юм гоё толисан харагдуулдаг тийм тос ялгарсан байдаг хгүй. Тослогжилтын тослог ямар мэдрэмж төрүүлдэг. Одоо арьсанд өөрт ямар мэдрэмж төрүүлдэг. Харахад ч гэсэн арьсыг ямархуу тийм гундуу жоохон харагдуулдаг тий. Тэр харагдуулдаг. Яг хүний нүрийг гоё ийм толгор гүлийсэн харагдуулдаг тэр тослог ямар өөр байгааг яалтчгүй анзаараад мэддэг болт юм бэлээ. За тэгээ өөр би өмнөх бичлэгэн дээрээ яг шинээр авсан бүтээгдэхүүн гэх юм бол би энэ тонер пад хэрэглэсэн. Нөгөө нэг витамин С-ийг бас би хэрэглэж байгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ одоо Blemish яг ийм simple 14 ширхтэйг би эхэлж хэрэглэчихэд надад таалагдаад дараа нь би витамин С-ийг бас дахиад 14 ширхтэйг аваад бас таалагдаад тэгээ би шууд ингээд томоор нь авцсан. Энийний хувьд болохоор тайвшруулж гинүү тайвшруулж гин нөсөө толбын маань бас ингээд батганы сорим морьвтэй тэрийг маань бас гоё жиглэхэд тусалдаг тийм үйлчлэгээтэй. Дээрэс нь чигшлийг бол үнэхээр гоё өгдөг.
зарим паднууд ч бол зөвхөн яг тайвшруулах үйлчлэгээ үзүүлдэг. Зарим нь бол зөвхөн одоо жишээ нь энэ бол те зөвхөн цайруулах үйлчлэгээ үзүүлнэ гэх юм уу те. Тэнгүүт надад энэ племшинийг таалагдсан юм. Тайвшруулна. Дээрээс нь нөсөд бол би бас ингээ гоё хөрхөн чиглэхэд туслана. Дээрээс нь чигшүүлнэ гэдэг байгаа. За тэгээд яг энэ бүтээгдэхүүний хувьд болохоор яг марл шиг материалтай. За энэ бас надад таалагдчихж байгаа. Миний яг өмнө нь авсан тэр тонер пад маань болохоор материал нь одоо тийм нэг силикон байсан байхгүй юу? Яг ерөөсөө одоо ингээд татьяа сунгагдахгүй, уурж болохгүй одоо яг тийм нэг юм хатуу одоо тийм силикон материалтай тийм байсан чинь зүгээр ингээд одоо арьсаараа ингэнгүүт зүгээр ингээд гулгана гэсэн үг. Арьсан дээр чинь гулгаал байна. За тэнгуү тэр ерөөсөө тийм нэг арчиж байгаа юм шиг, цэвэрлж байгаа юм шиг нэг тийм гоё юм. Тэг гоё нэг юм цэвэрлэгдсэн нэг тийм мэдрэмжийг бас ингээд өгөхгүйс аахгүй. Яа тэгэхээр би өглөө та нар намайг мэдж байгаа сте би өглөө нүрээ ерөөсөө хөөсөөр угаадаггүй. Би нүрээ өглөө тонер падаар арчдаг. Өглөө чинь бас ингээд хөрхөн тэр ор дэрний бас юм тоосон чинь бас арьсан дээр наалтцсан байгаа штэ. Тэнгүүд би гоё юм арчиж гоё юм цэвэрлэгдэж байгаа мэдрэмж авмаар байдаг хгүй. Тэнгүүд тэр силикон ч болохоор за яг оройн арьс ажиллаханд бол зүгээр хамаагүй болж байна. Өглөөний яг тэр нэг юм гоё юм цэвэрлсэн нэг тийм мэдрэмж авмаар байгаа үед хөв материалтай эсвэл ийм нэг марлан материалтай тийм л материалтай байх юм бол надад бол өөрт яг тийм нэг гоё мэдрэмж өгд юм байлээ. Тэгэхээр би танарт хэлсэн би яг тонер падны надад материал нь үнэхээр чухал гэдэм билээ. Одоо тэгэхээр би дараа тонер пад авахд ч гэсэн надад аюу амар болчихсон. Би тэр тонер падны үйлчлэгийг нь харлаа зүгээр материалыг нь харна гэсэн үг. Тэгэл ойлгомжтой. Харлаа за ийм үйлчлэгээтэй дээрэс нь материал нэм юм бол надад гарцаагүй таалагдах юм байна гэд би шууд өөртөө ихтэй авах тийм хэмжээний болсон гэсэн үг. Тэгээ өөр шинэ авсан бүтээгдэхүүн бол би сая дундуур нэг халт харуулчлаа. Тэгээ энэ AJBHA-тэй гуйжуулалт миний өмнөх AJBHA-тэй гуйжуулалт маань Cosrx-ийн байсан шүү дээ. Энэ маань өөрөө дээрэс нь шүршилттэй гарч ирдэг учраас бүр бага хэрэглэгддэг заяа. Тэгээд би энийг бараг л нэр худалч хүнд 2 жил бараг хэрэглэсэн байгаа. Жил гарan бол үнэхээр хэрэглэсэн. Тэгээд би энэ чинь угаасаа өөрөө уг нь бол 12 сар гэж байгаа. Гэхдээ би яагаад бүр ингээд үнэ бараг 2 жил шахав хэрэлцсэн бэ гэхээр эн чинь нөгөө шүршиж гаргадаг учраас онгойлгож хязгаарч агаар орохгүй байхгүй. Тэгэхээр ингээд хязгаарч ингээд агаар орж агаартай холилдоод тэр чинь нэг юм өөр бас чанар нь алдагддээ штэ. Тэнгүүд ямар ч тийм тохиолдол гарахгүй. Эн чинь өөрөө шүршиж байгаа учраас. Тэгэхээр би нэг гарцаагүй хэрэлцсэн. Гэхдээ би за одоо ч арай одноо энэ болно гэд би шинээр AJBHA-тэй гуйжуулалт авсан юм аа. За тэгээ энэ маань болохоор надад үнэхээр бас таалагдчих байгаа. AJBHA гуйжуулалт чинь дээрээс нь 7 хоногт нэгээс 2 удаа л хэрэглэж байгаа. Одоо над бүр ингээд хит хэмзэг арьстай хүн бол баг 7 хоногт 1 удаа эсвэл бүр 10 хоногт ч 1 удаа хэрэглэж байгаа. Тэгэхээр эн чинь энэ 150 мг-тай энэ AJBHA-тэй тонер худалч хүнд баг доотлон за энэ 6 сараас 1 жил болно шүү. Тэгэхээр энэ маш удаан хэрэглэнэ. Би өмнөх бичлэгээрээ хэлжсэн нөхцөлт өөр дээр хайлтын би үүсгэсэн байхгүй юу. Тэгээ үүсгэсэн учраас би яг ингэ нөхцөлтэй эсрэг серум ампул хэрэглэнгүүт ер нь бол арьс бол хуурай шат байгаа. Тийм учраас 7 хоногт нэг л удаа оройны арьс арчилгаан дээр хэрэгэлдэг. Одоо яг би базаад хэлэхэд би юу гол хэлмээр байсан бэ гэхлээр би редл шот ярмаар байсан. Яг үнэхээр та арьс арчилгаагаа хийгээд болохгүй. Ерөөсөө тэр одоо үнэхээр тэр чанартай үнэтэй бүтээгдэхүүн байгаа мөртлөө үйлчлэгээ үзүүлж чадахгүй байх юм бол редл шот нэмээд үзээрэй гэсэн би тэр одоо санааг танд хэлхийг үнэхээр хүссэн. Дээрээс нь миний одоо арьс арчилгааны хамгийн гол үндсэн зорилго маань зөвхөн чийгшэл хамгаалтын бүрхүүлээ сайжруулах тэр рутин шүү гэдгийг би үнэхээр хэлмээрсэн. Бусад энднэрийн дундуур нь би хөгшилтэй эсрэг серум ампул, нөхцөлтэй эсрэг нөсөө толбныхаа эсрэг серум ампулаа хэрэглэдэг гэсэн дундуур нь. Зүгээр би ингээд 7 хоногор жишээ авах юм бол 7 хоногийнхоо ихэнх хоногт нь би зөвхөн хамгаалтын бүрхүүлээ сайжруулдаг, хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. За тэгээд өөр бас одоо өмнөх бичлэгэн дээр маань гол хэлсэн юм маань болохоор тонерыг хэрэглэхдээ доотл нь 2 шавшаарай. 2 удаа хэрэглэж байгаарай. За тэгтээ 2 удаа хэрэглэхдээ бүр ингээд их хэмжээгээр авч хэрэглэхгүй. Эхнийхээгаа ч гэсэн авахдаа бас л ингээд юм бага хэмжээгээр авна. Бага хэмжээгээр авлаа, тараалаа, дахиад бас л бага хэмжээгээр авна. Ерөөсөө тэгж бүр амар ихээр нь нэг дор хэрэглэхгүй. Багаар олон удаа хэрэглэж илүү одоо тэр шингэлт нь сайн үйлчилгээгээ сайн үзүүлдэг гэсэн үг. 40-50 гарцсан бүр ингээд солонгос арьс арчилгааны мэрэгжилтэнгүүд өөр дээрээ
Тэгж хэлээд байгаа байхгүй юу? Одоо ингээд 7 давхарладаг гэд 50 60 гарцсан хүмүүс чинь. Тэгэхээр тэр яг нөгөө чийгшэл бүр улам ингээ хэрэгтэй болоод байна. Тэр үед олон давхарлаарай л гэж юм би бол ойлгосон. За дараагийн арьс арчилгааны бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.